За сайн байцгаана уу? Манай сувгийг үздэг та нартай өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ээлжит бичлэгээрээ би яг одоогийн нөхцөл байдал Солонгос улсад хэлийн бэлтгэлээр суралцахаар явах нь хэр зохимжтой вэ гэдэг талаар ярилцахаар сууж байна. За яагаад яг энэ сэдвийг барьж авч ярилцмаар санагдсан бэ гэхээр Солонгос улс ерөнхийлөгч сая солигдсон. Тэгээ ер нь Солонгост яг улс төрийн байдлаас хамаарат гадаад оюутан, гадаад хүмүүс нөлөөлж байгаа байдлууд ч гэсэн маш олон янзаар өөрчлөгдөд байдаг. Тэгээд маш их нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тэр яалтчгүй гадаад хүн Солонгост амьдарч байгаа хэрвээ гадаад оюутан бол Солонгосын бас улс төрийн нөхцөл байдлыг жоохон анзаарч явах, сонирхож явах хэрэгтэй. Тэгжээж бас өөрөө ямархуу төлөвлөгөөний дагуу амьдрах уу, яах вэ гэдэг ер нь шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болж ирдэг л дээ. Тэгээ саяны Солонгосын ерөнхийлөгчийн солигдсонтой холбоотойгоор яг би өөрөө солонгосчуудтай бас ойрхон ажилладаг учраас тэр шинэ ерөнхийлөгчийн талаар мэдээллүүдийг бас сонссныгоо дараагаар ер нь Солонгос сурж байгаа гадаад оюутнуудын хувьд нэлээд хүнд цаг үе тулгарч байгаа юм байна гэдэг бодол надад орж ирсэн болохоор би өнөөдөр яг энэ ерөнхийлөгчийн солигдсонтой холбогдлолтойгоор гадаад оюутнуудын хувьд ямар хүнд цаг үе ирж байгаа вэ? За энэ цаг үеүүдэд яг ямар ч хэлгүй хүн Солонгос улсад очиод төлбөр мөнгө өөрөө зохицуулна гээд ажил төрөл олоод хийх нь хэр зохимжтой байгаа вэ? За Солонгос руу сурахын тулд заавал хэлний бэлтгэлээр явахгүйгээр урьдчилж оноогоо аваад тийм ээ. За яаж бодсон жоохон төлбөрийн дарамтгүй явах аргуудыг бас хуваалцаж ярилцъя гэж шийдсэн байгаа. Яагаад тэгэхээр Солонгос улсад бол миний хэлний бэлтгэл сурж исэн үе одоогийн үе хоёр бол бүр газар тэнгэр шиг ялгаатай болчихсон байгаа. Яг энэ цаг үед бас яг нөхцөл байдлыг ингээд боддоор үнэлээ тайлбарлаад өгөх юм бол бас зарим нэг хүмүүс сонголтыг хийхэд туслах болов уу гэж бодсон болохоор энэ бичлэгийг хийж байна. Тэгээ бичлэгтэйгээ дуустал хамт байгаарай. За ерөнхийдөө яг одоогийн цаг үеийн байдлаар эхлээд ярилцъя тий. За Солонгосын ерөнхийлөгч солигдсон байгаа. Тэгээ одоогийн ерөнхийлөгч нь болохоор ерөнхийдөө тухайн ерөнхийлөгчийн хараалагддаг нам нь Солонгос улсдаа тийм халамж тараадаг гэдгээр бол алдартай ерөнхийлөгч юм байлээ. Хөгшин хүмүүс, ажилтны хүмүүс нийгмийн эмзэг бүлгийнхаа хүмүүс халамж тарах магадлал бол маш өндөр байгаа гэж солонгосчууд бол яригдчихсэн. За дээрээс нь нэлээд бас тийм жоохон муу нэртэй ерөнхийлөгч юм байлээ. Тэгээ залуучууд нь бол яг ийм ерөнхийлөгчтэй болсондоо л нэлээд харамсаж байгаагаа бол надтай ингэж ажиллаг солонгосчууд бол таарлан солонгосчууд бол маш их хэлжсэн. За тэгэхээр яг эндээс юугээд дүгнж болох вэ гэхээр Солонгос улсын татвар бол нэмэгдэнэ. За ер нь Солонгост байгаа хүмүүс бол бас анзаарж байгаа байх юмны үн аливаа зүйлийн татвар энэ төр бол маш ихээр нэмэгдсэн байгаа. За тэгээд энэ нь зөрүүлээд солонгосчуудад өөрсөнд нь маш их дарамт болох учраас үүнийгээ дагаад ажлын байр багасж эхэлнэ. Ягаад тэгэхээр хуваараа жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс л ерөнхийдөө монголчуудыг тийм ээ гадаадуудыг ажилд авах магадлал их байдаг. Яг ийм том компаниуд бол ихэвчлэн солонгос хүмүүсээ ажилд аваад яг байнгын ажилд авдаг. Түүнээс бол яг ийм цагийн ажилтан бол жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс бол их авдаг тийм тогтолцоотой байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө татврын дарамтанд ороод ирэхлээр хэмнэлттэй зардал гаргахын тулд өөрсдөө ажиллаа хийдэг бодлого янз бүрийн хүмүүсийг ингэж цомгдох асуудлууд гарч ирнэ. За тэгэнгүүт үүнийгээ дагаад нөгөө мэдээ Солонгос улсад солонгос хүнийг л нэгдүгээрт тавьдаг учраас солонгос хүмүүсээ төлхөө ажилтаа аваад гадаад хүмүүсийг тэр дундаа бүр оюутнуудыг жоохон жиг хандлага гарч ирнэ гэж бол би ажиглаад байгаа. Ер нь бол тэгдэг. Яг оюутнууд ч бас яг цагийн хувьд жоохон хязгаарлагдмал цагтай тогтмол ингээд сар болгоо энэ төр ажиллаж чадахгүйгээд олон асуудлууд байдаг те. Тэгээ дээрээс нь шалгалт хуулийнхаа үеэр ажиллах боломжгүйч байдаг юм уу ингээд олон асуудлууд байдаг болохоор аль болох ингээд оюутан хүнээс бол ер нь татгалзах баах. Тэгэхээр оюутнуудын хувьд бол ажил олдох байдал одоогийнхоосоо бүр илүү хүнд олох болов уу гэж бол би таамаглаж байгаа юм. За дээрээс нь ажил хийгээ төлбөрөө олно гэдэг бол тэр хэрээрээ бас хэцүү болоод эхэлж байгаа гэсэн үг. Бас ажиллах нөгөө эрэгтэй оюутнуудыг айгүй их төлхөө авдаг болж байгаа гэдэг сурыг бол би сонсож байгаа. Яг ингээд гадаад оюутан ингээд хэлэнгүүд ажил хийх зөвшөөрөл чинь байна уу? Зөвшөөрлөө авсан уу гэж асуудаг болчоод байсан. Яг эхний 6 сар бол Солонгост очсныхаа дараа бол ажил хийх бол хориотой. За тэгээд 6 сараас хойшоо бол албан ёстой зөвшөөрлөө аваад ажиллах эрх нэгдэж байгаа тийм. Тэнгүүд нөгөө албан ёсны зөвшөөрлөө авахын тулд мэдээж тэр хүн чинь тодорхой хэмжээний харилцааны дажгүй төвшний хилтэй байх ёстой. За ажил хийжсэн туршлагатай ч гэдэг юм ингээд олон бас шаардлагууд тухайн газар нь харна штэ. За тэгээд тэр газар нь хараа за болж байна чамд ажил хийх зөвшөөрөл авъя гэж тэгсэн тохиолдолд ажил хийж
чадна тийм үү. Нөгөө өөрсдөө татварын дарамтанд ороод ингээд олон ингээд асуудалтай байхад бас нэг гадаад оюутнуудыг тэгээд нэг бөөцөлөөд ашиглаад байх газар бол хэр олон байх болоо гэдэг дээр жоохон санаа зовж байна. Тэгэхээр ер нь яг ямар ч хэл уусгүй хэлний бэлтгэлд ингээд өнгөж очиж байгаа. Тэгээд Солонгост амьдарч үзээгүй хүний хувьд бол шинээр ажил олж хийгээд төвхнөө дээрс төлбөр мөнгө өөрөө зохицуулах бол нэлээд хэцүү болж эхэлж байгаа шүү гэдгийг бол би энэ бичлэгээр анхааруулмаар байгаад байгаамаа. Солонгос руу хэлний бэлтгэлээр явах биш. За Монголоо хэлээ үзээд оноогоо аваад маш сайн бэлдээд тийм ээ тэтгэлэг хөөцөлдөд явбал за арай бас дээр юм байна гэж би дүгнэж байгаа. Яагаад тэгэхээр тэнд одоо очичихсан сурж байгаа өчнөө олон мянган монгол оюутнууд байгаа тий ялангуяа Сөүл орчинд байгаа. За тэгээд надаас одоо хичээл авч исэн өчнөө олон хүүхдүүд бас зарим нь буцаж ирсэн гэдэг мэдээг бол би сонссон. За ингээд бодохоор ер нь бол яг Сөүл орчимд те очоод төлбөрөө олоод сурах бол нэлээд хүндрэлтэй болж байна гэж би бас харсан. Яагаад тэгэхээр Сөүл бол угаасаа бүх одоо амжиргааны зардал тал дээр бол маш өндөр газар. Тэгээд тэнд ажил олж хийгээ тэр олон амжиргааны зарлыг төлөөд дээрээс нь Сөүл байрлалтай сургууль энэ төр сурах бол одоо тийм хямдхан бол байдаггүй маш үнэтэй байдаг. Тэгэхээр ер нь Сөүл орчмын сургууль сонгох биш өөр хотуудад байдаг боломжийн гоё улсын сургуулиудыг сонгоод явах нь эцсийн эцэст бас их зөв сонголт байна шүү. Тэр улсын сургуулиудад орохын тулд тэтгэлэг авах боломжууд бол ер нь байдаг. Топог онооны тэтгэлэг, за эсвэл одоо засгийн газрын тэтгэлэгч гэдэг юм уу тийм ээ. Тэтгэлгүүд бол бас Сөүл биш бусад хотуудад бол илүү байдаг учраас ерөөдөө миний хаар бол яг энэ аягүй хүнд Солонгос улсын тий хүнд цаг үед Солонгос руу ингээд бор зүрхээ даана гэд явахын оронд Монголдоо их сургуультай ороод их сургуультай орж мэрэгжил эзэмшиж байгаагийн хажуугаар Солонгос хэлээ давтаад оноогоо аваад магистраар ч юм уу эсвэл за шилжиж суралцах байдлаар Солонгос руу яваад ядаж нэг хэлтэй болоод тодорхой хэмжээний тэтгэлэг аваад явах нь тэр улсын одоо нөхцөл байдалд бол илүү тохиромжтой шийдвэр байна гэж би харж байна. Тэгэхээр яг хэлний бэлтгэлээр шууд явах гэж байгаа хүмүүс бол дахин нэг бодож үзээрэй. Ойрын 1-2 жилдээ бол хэлний бэлтгэлээр яваад тэр төлбөр мөнгө олоод ирэхэд бол маш эрсдэлтэй сонголт байна шүү гэж ажиглагдаад байгаа шүү. Тэгэхээр жоохон бодолцож хандаарай гэж би бас зөвлөмөр байна. Ер нь бол яг энэ одоогийн нөхцөл байдал дээр солонгосчууд өөрөөсөө солонгос улс ингээд дампуурчлаа, одоо сүүрлээ. Маш хэцүү цаг үеийг туулах нэ гэж бол ярьж байгаа. Тэгэхээр солонгос хүмүүст өөрсдөд нь тэгж мэдрэгдэж байхад бол нөгөө нэг гадаад хүмүүст бол бүр хүн дээр мэдрэгдэн яг маш олон ингээд улс төрийн асуудлаас болоод хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг баримтлах, хүчээр одоо нутаг буцаах гэдэг асуудлууд гарч ирж байгаа. Тэгэхээр дахиад ерөнхийлөгч одоо солигдсонтой холбоотойгоор одоо улсын дарамт ихсэж байгаатай холбоотойгоор дахиад нэг гадаад оюутнууд руу гадаад руу чиглэсэн асуудлууд улам хурцдах болов гэж би айж байна. Тэгэхээр энэ яг ийм тухайн улсын хөдөлгөөнтэй үед бол тэр улсыг зорихгүй байх нь бол хамгийн зөв сонголт шүү гэж яг өөрийнхөө туршлага дээр бол хэлмээр байна. Намайг хэлний бэлтгэл сурж байхад бол харьцангуй маш тайван, амгалан, гой цаг үе байсан. За одоо бол нэлээд цаг үе хэцүү болж байгаа болохоор бас нэг бодолцож үзээрэй. Заавал тийм очоод хэлний бэлтгэл тэгж зовж зүдэрч сурахгүйгээр Монголдоо ингээд бараг тэ 50% хямдхан зардлаар маш сайн сургалтанд суугаад оноогоо аваад тэгээ боломжийн гой өртөг багтай тэ хот руу одоо тэтгэлэгтэй суралцах тийм боломжууд бол зөндөө байдаг. Тэр боломжуудыг олж мэдэж аваарай. Яаж сандаж өнөөдрийн л одоо Монголоос явж ил байвал тэ болоо гэж бодож болохгүй шүү. Ялгаагүй одоо Солонгос улс нэрээ бараг Монголтай адилхан хэцүү нөхцөл байдлыг туулахаар харагдаж байна. Тэгэхээр нэг одоо барийн амнаас гараад нөгөө барийн аманд очиж орж болохгүй байхаа. Яг энэ одоо тий 10 жилээ төгсөж байгаа энэ чухал цаг үедээ. За тэгэхээр бас бодолцоорой гэж ер нь хэлмээр байна. Тэгээд Солонгост бол яг төлбөр мөнгөө олоод сурахад бол маш хүндрэлтэй хэцүү байдаг гэдэг би өмнөх бичлэгээрээ бол та нартай хүргэсэн байгаа. Тэгэхээр тэр бичлэгийг бас үзээд нэгийг бодож хоёрыг тунгаанахаа гэж найдаж байна. За тэгээд өнөөгийн цаг үед бол ерөнхийдөө эцсийн дүгнэлт бол солонгос хэлний бэлтгэлээ сурах нь бол жоохон зохимжгүй байх шүү гэдгийг яг та нартаас хэлмээр санагдлаа.